За сайн байцгаана уу? Манай энэ удаагийн подкастад Олон улсын Улаанбаатар их сургуулийн 2008 оны компьютер програм хангамжийн ангийн төгсөгчид хүрэлцэн ирсэн байна. За ингээд хамгийн наадлаас нь танилцуулаад явчих. 2008 оны төгсөгч Очодрах, Мөнх Баяр, Ган Зориг, Болд Эрдэнэ, Дэлгэр Мөрөн нар хүрэлцэн ирсэн байна. Ингээд цаг заваа гаргаж хүрэлцэж ирсэн та хэдтэй баярлаа. Баярлаа. За өнөөдөр болохоор бүгдөө чөлөөтэй. За одоо ингээд юуны ч тухайн хамаагүй ярьж болно. За. За тэгтээ өөртөө жоохон бодож байгаа гэхгүй. За. Тэгээд одоо хамгийн эхлээд хэдүүлээ яагаад заавал энэ Улаанбаатар их сургуулийг сонгож орж ирсэн? Яг одоо яг хинээс мэдээлэл, хаанаас мэдээлэл аваад яг яаж орж ирсэн түүхээ хуваалцъя. За энэ хүндтэй үүрэг оногч байгаад маш их баярлаж байна. За 2004 онд гэдэг чинь одоогоос бараг 16 жилийн өмнө. Тий 2004 онд 10 жилээ төгсөөд хамгийн сүүдийн конкурсыг бол өгсөн. Тийм азтай хүмүүс байгаа. За тэгээд яг миний хувьд тий конкурс өгөөд тэрний дараа яэш өгдөг болсон шүү дээ. Тий конкурсыг өгчээсэн. Миний хувьд болохоор анх багасаа нэг тийм компьютер оролддог хүүхэд байсан. Тэгээ гитэмс дах ихчтэй. Тэгээ ер нь компьютерт сонирхолтой. Тэгээ тухайн үед бас компьютер тоглох дуртай хүүхэд байсан. Айгүйх тоглодог. Тэгээд 10 жил тахтаа мөрөөдөөд ярьж байгаа юм компьютер тоглоом тий. Нэг дүрд нь Монгол улсыг оруулах, стратегийн тоглоомд Монгол улсыг оруулах тийм бүсэл зорилготой анх мэрэгч сонгоод орж ирсэн. 2004 онд Moist TIS Улаанбаатарсан 3 сургууль конкурс өгсөн мэт. Moist-д онсон. Moist-д онсон. Маш бага ногоор онсон шүү. TIS-тэй бол тэнцсэн. TIS орчуулагч инженер гэдэг нэг тийм ангид орсон. Тэгээд TIS-тэй тэнцсэн. Тэгээд Улаанбаатар тэнцсэн. Тэгээд би TIS 12 ч гисэн. Тэгээд айгүй өндөр ч гислээ гэдэг аав хэрэг нь бас анх итгэж чаддаг. Хүүхд чи чин муу сураа яваад идэх хүүхдэд ямар гайгүй ч гиссэн гэж ярьжсэн. Тэгээд Улаанбаатар дэс сургууль өгөөд 2 сургууль сонгох хэрэгтэй болоод тэгээд анх Улаанбаатар дэс сургуульд ингээд орж ирэхэд үүднээс авахуулаад ягаад ч юм гой санагдчихсан. За би үнэхээр яг TIS-д очиод конкурсыг яг хуваараа авсныхаа дараа Улаанбаатар дэс сургууль дээр очиод тэгээд буцаад аав ээжтэй хэлж. За би Улаанбаатар дэс сургуульд орё. Тэгээд аав ээж буцаа асууж байгаа шүү дээ. Яагаад тэгж юм бэ? За нэгдүгээрт энэ бол компьютер програмын би яг энэ мөрөөж сайн байна. Би бол энэ чиглэлээр ингэж ажиллах хүсэлтэй, зорилготой, мөрөөдөлтэй хүн. Хоёрдугаар сургууль бол маш сайхан байна. Сургуулийн тэр байгаа бол маш гоё. Усан оргилоор гойж бол тий нэг 9 сард нэг гоё болдог доо сургууль. Тэгэл оюутнууднаас цаанаасаа сургууль шин сургууль байсан. Тэгээд бүх зүйл таалагдчихсан. Тэгээд аав хэрэг тухайд маш их цагийнжсэн. Чи TIS-ээ сонгоо, улсын сургуулаа гоё илүү сайн сургуультайг. Би бол тэрэнд ерөөсөө итгээгүй. Хүн хаач гоё сурж болох юм байна. Тэ? Хүссэн мэргэжлээ сонгох хэрэгтэй байна. Тэгээд Улаанбаатар дээр сургууль анх хэлсэж орж илаа. Одыг хүртэл харамсаагүй сайхан сураад төгсөө. Бусд нь одоо яаж орж ирсэн? Тийм 2008 онд төгсөөд шууд 8 оноос хойш үргэлжлүүлээд мэргэжил дэвшлүүлж магистр хамгаалаад манай сургуульчин Солонгос улстай оюутан солилцоо ч юм уу олон хөтөлбөр явдаг. Тэгээд тэр жишгээр Солонгост мэргэжил дэвшлүүлээд одоо мэдээллийн аюулгүй кибер аюулгүй цахим аюулгүйдлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ ер нь тэр чиглэлээр ажиллаад явж байгаа. Одоо бол ерөнхийдөө хөвчлэн байгууллага хувь хүмүүс болон компаниуд ер нь зөвлөгөө өгдөг, зөвлөж мэдээллийн аюулгаар хангах чиглэлээр ерөнхийдөө хамтарч ажиллаж консалтинг гэдэг ч юм уу. Тиймэрхүү чиглэлээр маш их төлхөө ажиллаж байгаа. За тэгээд юу яа? Тэгээ анх одоо энэ сургуульд орж ирсэн сэтгэлээсээ дурсамжаас яг анх орж ирээд ямар мэдрэмж төрөв? Оюутан болоод орж ирсэн чи ямар мэдрэмж төрчихсэн? Анзаарах мөн хэрэгтэй. Анх орж ирж байхад ер нь гоё байсан л та. Одоо улсын сургуулийг бодвол гоё чөлөөтэй. Тэр интерьер заслан ч гэсэн ер нь өөр байсан. Одоо улсын сургуулиуд дээр нэлээд явж л байсан л та. Тэгээ хүүхдүүд нь ч гэсэн ер нь өөр байсан. Манай ихч тэгээд дандаа ирчүүд байсан. Тэгээ анх бидний орж исэн байр болохоор жоохон хуучны байр байсан л та. 4 замд байдаг байсан. Тэгээд бид нар хагас жилээсээ шинэ байр руу нүүжсэн. Ер нь бол их
Гоё эсүү. Одоо оюутан цагаад дурсахад их сайхан байна. Одоо оюутан цагаар дурсаж байгаа юм. Өчигдөр яриад зэрэг. За миний бодлохоор бас нэлээд конкурсын үеэр чинь нэг 2 сургуульд өгсөн. Гэхдээ 2 сургуульд өгөхдөө яг ээж аавын шахалтаар эдийн засаг масаг яг банкны хүмүүс болно гэдэг. Тэнгүүтээ нөгөө би өөрөө ямар сонирхолтой байсан тэр үе чинь бас ээж аавууд бас айгу мэрэгжлийг сонгох юм дээр айгу нөлөөлдөг. За чи тийх ёстой чи тийм юм болох ёстой энэ чиглэлээр явмаа гэд. Тэгээд тэр 2 сургуульд нь ямарсан конкурс өгсөн. Гэхдээ ороод нэг сонирхолгүй нэг дээр 8 их тоодож унтж жагаад конкурсын зүгээр утаа гараад ирсэн. Тэгээ байж байгаа тэг яг хаанаас сонсноо мэдгүй ямарсан тэр үуч нөгөө Улаанбаатар сургуулийн яг тэр эсэлтийн нэлээд хойно болж исэн бүх улсын сургуулиудын дараа нь болж исэн. Тэгээд Улаанбаатарт шалгалт өгөөд шалгалт өгж явахад одоогоор санах юм манай ангийн Жорж л надад айгу яг манай ангид тэр шалгалт өгж явахад яг нэг давхарт өгж явахад айгу содон өгцсөн байхгүй банда орооцсон нэг өндөр нөхөр тэрнээс хойш тэгээд за ингээд шалгалтаа өгчлээ за тэнцдэг болов яадаг бол тэгээд хариу нь гараа яасан чинь тэнцээд 7-д ч гэсэн байл өөрөө ч баг итгэхгүй доороос нь өөрийгөө хайгаа явуулсан ч байх. Тэгээд 9 сарын 1-нд юу хичээл яагаад төв одоо 13-т байгаа нөгөө байран дээр нээлтмэлээ анги мангийнхан за ингээд ангийнхан шүү. Тэгсэн чинь манай тэмкимчин баруун дөрвөн зам тэгээ одоо сувлах байгаа тийшээгээ манай сургууль юм байна. Өө энэ гоё сургуультай биш тийшээ юм байна. Тэгээ баруун дөрвөн зам дээр бид байжгаад тэндээс ерөнхийдөө гоё шинэ сургууль дээр нөгөө зарим хичээл нь тийшээ ордог ингээд наашаа шашаа бас явах айгу түүхтэй. Тэгээд бөөнөрөө бид чинь хүсэлт мөсөлт гаргаад захирал руу өрсөлт гаргаад тэнхимдээ гаргаад тэгээ бөөнөрөө тэнхмээрээ тийшээгээ ах явж ирсэн. Тийм анх хэлсэж орсон түүх гэвэл тийм ээ. За дээг юу? За миний хувьд бол мэдээж сургуультаа сэтгэл хангалуун байгаа. Тэгээд маш олон залуучуудтай нэг ангид орсон. Тэгээд ах 96 байсан. 90 байсан шүү дээ. 100 хэдүүлээ илүү да тий. Тэгээ ерөөсөө нэг 4 5 охин босн бүгд л энэ нөхдүүд байсан. Тий, иймэрхүү л хүмүүс байсан. Ангид орж ирээд айсан. Юу лээ гэж бодсон. Тий, тэгээд одоо эргээд одохнаа ингээд гоё сургуулаа төгссөн бүгдээрээ өндөр мэрэгжил боловсралтай тий. Өөр ингэсэн бизнестэй ажилтай төрөлтөө юм сайхан залуучууд бүсгүйчүүд болсон байна. За тэгээд өөрч одоо тийм учраас бүгд баяр хүргэе. Тийм ер нь бол манай сургуулийг төгссөн хүмүүсийг ингээд сонсоод тахна тий. Одоо энэ дээгүр мээгүр инээ тэрэг явж байгаа бүх хүмүүсийг сонсоод тахна л Улаанбаатарын хэл гэдэг шүү дээ тий. Тийм айгүй амжилттай багш нар нь ч гэсэн мундаг тий. Хичээлийн тагнад дээр дота ярьж багшигаа ойлуулж яснаас эхлээл тэр чинь бас хөгжилтэй юм их вэ шүү дээ тэгэл. Шууд баруун. Ахчаа тэгэл хамгийн хатта сургуульд орж ирэл бас гайхчлаа. Програмжийн анги хэлдгсэн одоо манай анги бажихэд нөхрөөдөө. Хичээлийн баг л ихний өдөр бөмбөг залцсан ирсэн. За хэдүүлээ заал авах уу? Бид авсан шүү дээ. Тэ авсан уу? Нүд хөрцөн үү? Програмын ангид орснаа бөмбөг залцсан. Өнөөдөр заалах үе хажуу талын бэсбэд заал авна шүү. Бөмбөг залаад ороод ирсэн. Тэр өөрөө бөмбөг залаад ороод ирсэн. Дараа нэгэндээ заал авсан байлгүй бүр. Тэгээ 90 хэдэн залуучууд дунд чи ингээд бүгдээрээ гайхаал ингээд байж байгаа шүү дээ. Янз бүр. Тэнгүүч тэнцээ нэг нүүр хаагарцсан нэг нөхөр нүднөө хөхөрцөн бөмбөг залцсан. Өнөөдөр заалах ингээд. Тэгэл эхэлчихсэн дээ юм бол. Хэрвээ яг бидний яг тэгээд эхэлчихсэн. Тэгээд оюутан байхдаа одоо нэг амжиргааны зардал гэдэг шүү дээ. Ажил төрөл хийж цагийн ажил энэ төр хийж юу яаж одоо яаж одоо сургуулаас гэр хүртэх зай хэр хоол вэ? Яаж сургууль руугаа очдог вэ? Одоо оюутан насны тэр нэг бас хэцүү үед байгаа шүү дээ. Дандаа л одоо ингээд одоо автобус сууж чадахгүй ч юу яаж шүү дээ. Бодгоор хэцүү санагч. Би болохоор Эрдэнтээс ирсэн анх удаа оюутан болоод Улаанбаатарт ирээд Улаанбаатар сургуульд ороод Эрдэнтээс ирсэн. Ерөнхийдөө манай бусад нь орж ирээ хотод гэр орон байдаг, гэртэй байдаг. Би болохоор энэ чинь хамаатныхаа хичээнд ирээ. Анх хорол эцэстдэг байсан. Тэгээд ерөнхийдөө одоо ингээд бодоход тэр үеч бас юм хүмүүний үн гайгүй байсан. Надад бол өдөрт яг 2000 төгрөг байхад яг бүх юм болчдөг байсан. Тий. 100 айл 100-аар суугаал, 100 айлаас 13 100-аар суугаал, нэг талдаа 200 буцахтаа ингээд 400. Тэгээд цаана 1600 үлдэнгөө сургуулийнхаа гуанц руу ороод удаатай ураг юм уу бишгээ аваад идчихин.
Тэгээ дээрэс нь тэр үе чинь PC 300-аас бид нар ч хичээлээ дараа PC орно. Доороож бид нар 2 цаг тоглож. Ерөөсө 2000 төгрөг багт өдөртөө зүгээр хангалттай болчихсон. Сонслоо байна. Тий. Одоо тэгт яасан одоо PC 1000 болцсон байлээ шүү дээ. Би ч сургууль руугаа таксиддаг байсан л та. Ерөнхийдөө одоо манай ангиас чинь хамгийн ажил төрөлх юм бол одоо манай мөнхөө байна да тий. Эндээс ч одоо барыг хамгийн түрүүнд ажил хийж байна. Байцтай би таксигаа ярмаар шүү дээ. Окей. Таксиддаг байлаа. Манай эдээги байна. Тэгээ зулаа байгаа. Эднийх чинь нөгөө төмөр зам гэдэг гэсэн хоёлаа. Төмөр зам 10 дугаар талаас ирдэг. Бэлэгт нь хоёр чинь. Бэлэгт дээр болохоор 4 замаас явдаг. Нөө бүр 10 жилийн найз. Тэгэл ярьцдаг за гарч ийн үү бүтээр зам дээр гараад зогсон. Тэгэл манай хоёр аваад за мөнгө хуваагаа дөрүүлээ ингээл 250 км 250 байсан. Тэгээд яг 4 км гардаг. 250 өгчийгээл сургууль дээр буугаад бүтээр бүгэ алгуулчихдаг гэсэн. Манай хоёр охин дээр буудаг байсан 1000 төгрөг. Бүтээр өргөө явдаг байсан буцахтаа харин бүгдээрээ хамт алхангуудаа бүтээрийг өргөчөө бусдын цаашаагаад тэгэл өөртөө очролдог байсан. Таксид дагаад буцаад ороо хөргөж өгдөөсөн. Хөргөж өгдөө. Бид нар чинь тэгээ хичээл тараас сичээл тэгээд том байж. алхчихдаг байсан. Тэр бол нэг одоо зээснээр тооцоод хүүм үгийн бодоод тий. Банкны хүн бодож байгаа баха. Өлөн мөнгө сайн тоглож өстэй. Сайн ч бах би багасаа явж байгаа санаж яхаа. багасаа тоглодог байжгаад 10 төгсөхдөө нэг завсарцсан байжгаад Улаанбаатарт цугулд ороод. Тэр үуч нөгөө сургууль чи айгүй их нөгөө сонгон юунууд айгүй оюутнууд чөлөөтэй нөгөө айгүй. Тэгээ дугуулангууд бүрстэй хичээлэх бүр боломж айгүй их байсан. тэр нөгөө их жаргал багш өөрөө хөлбөмбөг өнгө. Тий, одоо ч юм байна тий. Тэгээ хөлбөмбөгт ороод Хөлбөмбөгийн шигшээд байсан юм уу? сургуулийн шигшээд. Тэгээд тэнд нэг 2 жил тоглосон. Тэгээд Ухаан хот руу нэг хэмжээнд нэг удаа явж ирсэн. Тэгээд одоо манай хөлбөмбөгч чи одоо улсын шигшээгийн 2 багийн ахлагч байгаа. Алтан дулга Цэдэн бол гэх. Заалны талбай 2 жати. 2 багийн ахлагч манай баг Цэдэн байсан. бол юу Джон Ар Рези. Тэгээд 2 дугаар курсээс тоглохоо болоод хичээлээ хөөж эхэлсэн те. Хичээл хөөс юм уу бас мэдэхгүй. Яг хөөсөн үү? Хичээлээ хөөе гэж Яг бодсон хөөс юм уу? бодсон. Яг тэр хальт хөөс юм. Тэгээд мэдэхгүй цаашдаа яасан. Тэгээд хөөсөн болоод одоо тэгээд юм мундаг ганц ажиллаж байгаа. Тэ? Тэгээд бүгдөө л Яг хөө тэгэл амжилттай төгссөн дээ тий. Тэг хөөжлээ. Манай ангич нэг хідэн санхүүгийн ивент тэгч нартай. Мөнхөө ажлыг нэг хэдэн төгрөг олчихно. Манай толгой эднэр чинь нэг оюутны хэдэн төгрөг авчихсан тий. Тэгээ манай бажиг чинь биднийг хөөрхөн ажиллаар хангана. Бачаа нөгөө Тэгээ бид нар чинь нэг үе үе амар тасгалдаг гарууд л тэг. гэр бүлийнх нь нэг бизнес системүүд нөгөө карготой. Тэгэл ангийнхныгаа авчвал бид чинь нөгөө карго буулган Цагийн ажил. цагийн ажлыг чинь тэгэл бүүнөрөө тэгэл мар гэл бүгөнөрөө тэгэл ажиллаад тэгэл хөргөн төгрөг аваад Тэр үедээ л бас тэр үедээ бас ажилласан. Би дадлагт гараад Наа за. 3 дугаар курсээс нийслэлийн шүүхт. За. Хоёр нийслэлийн шүүхч. Тэгээд Одоо ч хүүхдээ ажиллаж байгаа. одоо ч ажиллаж байгаа л да. Тэгээд 3 дугаар курсынхаа төгсөөд 4 дугаар курст оронгуудаа даатлагт гараад тэгээд 4 дугаар курсын эцсээр бол баг хичээл баг суугаагүй. Дадлагаараа тэр чигээр тэгээд ажилд ороод цалинтай болоод явцсан. Тэр нь ажил бас явуулахгүй. Тэгэл төгсөх үед л нэг хэд хоног чөлөө өгч шалгалтаа өгч байсан. Тэгээд одоо хүртэл ажиллаж байгаа л да. Тэгээд одоо яг та нарын хувьд яг одоо яг та нарын одоо суралцаж төгссөн мэрэгчил чинь одоо та нарт одоо яг одоо мэрэгчлийнхаа давуу талыг одоо хэлээ юу? Мэрэгчлэр одоо юу гэж бахархаж юу гэж өнгөрөмөр байна? Яг юу л да Улаанбаатар дэд сургуулийг би зүгээр ингээ анзаарч хахад одоо ер нь Монгол улсын хэмжээнд мэдээлэл технологийн салбарт ажилладаг нийт боловсон хүчнийг ингээд ихэд нь ингээ харахад айгүйх тийм одоо сүүл төгсөж байгаа залуучууд айгүй тийм юу болчих мэрэгчлээ илүү нарийн мэрэгчтэй болчих. Программист бол программист тий сүлжээ. Улаанбаатар дэд сургуулийн яг тухайн үе 2008 оноос тэр үеийн миний үеийн төгсөгч нар бол яадаг вэ? Айгүй хөрөвдөв ус. Юу ч хамаагүй дус. Тэгэхээр сүлжээ ус яг сүлжээгийн хийн сүлжээний инженерийнхаа бүхий л тий ажлыг хийн програм бичих бол програм бичнэ.
тэр тэгэхээр зураг, мураг, график, дизайн бүх юм дээр ингээ оролцоод одоо тэгээд төрийн байгууллагуудад ингээд ажиллаж байгааг ингээ харахаар манай сургуулийн төгсөгчнүүд Мерсер хэрэг айгу сайн амжилттай ажиллаад ингээд явсан мэт. Хамгийн гол нь доктор сурчлаа. Тэгээд доктор мэдээлэл технологийн инженер тухайн мэрэгчлэлээр доктор сурчлалтай ажиллана гэдэг нь тэр хүн яг мэрэгжлийн ур чадвар нь байгаа учраас байхгүй л тэр хүн чинь сольж шít. Тэгээд байгаа учраас доктор сурчлалтай ажиллаж одоо ер нь Улаанбаатар сургуулиас хүмүүсийн мэрэгшүүлэхдээ аль болох тийм гөрөн хүрээнд мэдээлэл технологийн салбартаа аль ч тал руу хүрэх боломжтой болгож мэрэгшүүлдэг юм болов уу гэж тэгж үзсэн. Ганц хүлжээхгүй, ганц програм хангамж хийхгүйгээр эзэмсэн мэрэгжлийн хувьд бол аль ч тал руу хүрэн тэр ихтгэл хуулийн тал руу хөрвж болдог. Одоо жишээлбэл банк санхүүгийн тал руу хөрвж болдог. Мэрэгчлээ бол үргэлж сэтгэл хангалуун байдаг. Би л нэг оюутан байхдаа бас ингээл шантрах үе мэй гардаг гэсэн багтаа. Хоёрдугаар курсын төгсгөл бүр ингээл одоо бүр ингээл чадахгүй юм шиг санагдал нэг тийм үе оюутнуудад бас байдаг юм шиг санагдаад байна. Тэгээ та нарт тийм үе ээж үү? Яг хэдвэр курс таахад ер нь боли гэж ер нь бодож исэн үе байна уу? Шалгалт бол яагаад одоо боли шалгалт авах гэхээр за боли гэх. Энэ анзаараад байхад эмэгтэй хүмүүст их тохиолддог байх гэж байна. Манай мэрэгчлэлч бас эмэгтэй хүнд бас хэцүү шүү дээ. Ер нь ингээд дадлагт гараа, үйлдвэрлэлийн дадлалт гарангууд тэгэл хоорондоо ингээд тэр үед ч одоо Facebook чат байхгүй ингээд тэг яг мессенжер би бинтэй харьцаал за яаж ин юу хийж ин танаа дээр яаж ин гэл би бинтэй харьцсан бол өөргөө манай охтууд чинь тэгэл сүлжээний утас муц татуулна гэл эмэгтэй хүнд бол жоохон хар буур ажил айгүй хэцүү. Тэгээд тэр талаар эмэгтэй хүмүүс манай ангийн охтууд ч айгүй жоохон хүнд эмэгтэй хүнд бол айгүй хүнд мэрэгжил байна да гэж тэр үед бол яаж. Бид нар бол ирчүүд болохоор тоохгүй тэгэл бөөндөө тэгэл мэдээлэлтэй айгуу сайн тэг манай гэж коллектив сайтаас болохоор тэг нэг тиймэрхүү юм байгаа айгуу байсан доо. Би бол нэгдүгээр курсын эхний өдрөлд бүх хичээлд унсан шүү дээ. Бүгдэнд нь унсан байдаг. Тэгээ ердөөсөө бид ч одоо нөгөө нэг программын мэрэгчлэлийг эзэмших гээд оронгуудаа анх болохоор ингээд нэг хүүхдийн киноны ч юм үүтэй ингээд ороод шууд компьютертэй гэсэн чинь ороод бид нар яг компьютер байсан л та зүгээр хард хэлэсээ доосоос л эхэлж байгаа. Тэгэл байж базраагч тэр үуч ингээд лекц орно ингээд техник хэлж байсан баг. Тэгээ базраагч чинь бид ингээд лекц орохоор хичээлэхээсээ илүүтэй амьдрал руу амар их юм ярьж амар их тэгдэгсэх. Тэгэл юу болчихоо нэрээ юу болчихоо гэж баг энэ мэрэгчлийг яагаад сонгож байж. Тэр талаар яа. Одоо бодохоор яг бидэрт амар хэрэгтэй. Нэг амьдралд хэрэгтэй. Та нар одоо энэ мэрэгчлийг эзэмшиж байгаа бол ингэх хэрэгтэй, тийх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй гэдэг зөвлөгөө лекцэр илүү хичээлээсээ тий. Нууц мессеж чинь амар сайн өгдөг гэсэн болов. Оройтог үдэрээ одоо дахиад бодвол гэсэн. Тэгээ сайн болсон. Яг өгчсэн санаа нь тэр л ахал та. Яг чадхууд яг энүүгээрээ явах хэрэгтэй. Тууштай байж чадахгүй юу гэдэг. Яг шударгад хэлчихсэн байдаг. Тууштай яг энүүгээрээ ажиллана гэвэл та амжилт болно. Ажиллаж чадахгүй бол худлаа шүү гэдэг зүйлийг хэлчихлээ. Бид нар чи юу лээ? Нэгдүгээр курст ороод нэг зүгээр 9 сарын 1-ийг эхлээл яг бараг 10 сараас нь шууд синтакс бичээ явжсэн шүү дээ. Борлон сэдвэртэй. Тэгэд өмнө яг шантарч ирсэн би яг боли гэж бод. Бүх хичээлдээ унаад заа хэвээр бүтэхгүй юм байна гэх юм. Тэгээ ерөнхийдөө бас нэг ирээдүйн харж ирсэн гэх юм уу? Ерөнхийдөө бас нэг өгсөн зүүн мэс чинь гэх юм бол зогсолтгүй суралцж явах хэрэгтэй гэдгийг л хэлж ирсэн. Та нар ерөнхийдөө 4 жилийн зэнэгтэй батраа. Тэгэл яваад дуусах юм бол тэгэл дуусна. Цаашаа өөрөөсөө зэнэмтэй яваадах юм бол яваад шүү гэдэг мэйл ямарсан хэлээсээ хэлсэн. За одоо манай дэг юм байна. Одоо ингээд би боддог байхгүй. Нэг ангиас ингээд нэг танаа ангийнхны хувьд бол нэлээд олуулаа гэдэг нэлээд амжилттай ажилладаг залуу шүү. Тэ? Судалгаа аваад үзэхлээр хэрэгжлийн карьер өсөлтийг төвшин гэсэн юм. Тэр ер нь одоо энэ карьерийн өсөлт одоо юм өндөр байгаа юм уу? Таамт байна уу? Энэ сургуулийн байж юу? Эсвэл та нар одоо анзаардаг шиг хөгжлийн материал юм шүү гэж багшаагаа хэлжсэн юм уу? Маш сайн хүлээж авч ингэж асуултгүй суралцж байгааг нь одоо хүч байна уу? Энэ хоо одоо залуучуудад оюутнуудад үүрэх таастай зөвлөл их зүгээр гэж бодож байна. Карьер тийм үү. Яг нэг хайхтар нууц ч юм байхгүй багтаа. Хамгийн гол нь түрүү хэлсэн шантарч исэн гэдэг шууд унгаал оюутнууд ч шууд хичээл дээр унаад за үнэхээр чадахгүй байна да.
гэж тэгж бодохыг хайжуул зааштай чадах хэрэгтэй. Тэгээд манай ингээд нөөц өсөлтөө байдаг гэсэн шүү дээ. Яг үнэ гэхдээ яхаа аргагүй ингээд зарим хүмүүс нь мэдээж чадаад хахад нэг тийм хор шар хөдөлдөг. Би дотроо тэгж боддог гэсэн. Зарим хүмүүс үнэхээр бие даалтай гэж чадчихад би яагаад чадахгүй нэ гэдэг хичээл дээр 3 хонжос үуч шүн нойр хоноод яг манайг таавч хөрчи унтаач гэдэг. Тэгээ би бие даалтай гэдэг. Тэгээ 3 хоног шүн нойргүй ингээд суугаад очоод ингээд бие даалтай өгөөд тэгээ тэр бие даалтай хамгаалж чадахгүй дахиад унж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр сүлд нь тэгэл бууж өгөхгүй байх тий. Тэгээд аргалаад нэг хичээл нэг нь хичээл хийсэн болоод нөгөөдг нь шалгасан болоод ингээд өнгөрүүлж болно шүү дээ. Тооцч моцол тий. Тэгээ ердөөсөө тэнд яг хийх ёстой бол хийх ёстой. Тэндээс бас сурсан баг. Тэгээд ямар ч гэсэн хичээл хийгээд 3 хон шүн унтахгүй 3 хон жиж үзэл амьдрал үзсэн тий. Яг тэр юугаар л явж байгаа. Одоо майндсет гэх юм уу тий. Тэр яг сэтгүүгээр л явж байгаа. Ажил дээр одоо ямар байх ёстой. Хариуцлага гэж юу. Тэр бол одоо оюутны хүүхдүүд бол хариуцлагыг ойлгох ёстой. Шатрахгүй байх ёстой. Тий. Хичээлийг хийсэн шиг хийх ёстой. Гэдэг ийм л зүйл өгч тий. Мэдэрээ бас нэг юм сашин сайн судалж явах хэрэгтэй, ухаж явах хэрэгтэй. Тий, тий. Яг тэр өнгөч нэг юм гараад ирлээ их ухаж явах хэрэгтэй. Одоо ялангуяа бидний хацуулах юм бол хамаагүй илүү боломжтой байна шүү дээ. Бидний чинь бас нэх айхтар тэгэл интернет хүн боломжтой компьютер байхгүй шүү. Тий. Сул хөгжсөн байгаа. Дандаа интернет кафед ордог гэсэн мэт юм байна. Интернет орохын тулд аюу их зовдөг тий. Дэлхийн 6-0 гэдэг цэнгэр номтой. Тэрийг л эргүүлээд байдаг. Одоо бол YouTube ороод бичдэг үзээд болоо шүү. Тэгэл. Тийм их амар юу багч нэрээ. Бичиг гэхэр нэг ганц Номтой Биднээс хинч гэхдээ интернетгүй байсан шүү дээ. Интернет л байгаагүй шүү дээ. тэгээд бас нэг юм юу баха. өөрөө л. Тий. Бид ч нөгөө хоорондоо амар коллективтэй найзрахдаг. Яг хэсэг гүр байсан л та тэгсэн мөртөө хоорондоо амар гоё нэгдэж чаддаг. Бас нэрэгэд амар тусалдаг. Чадахгүй энийг чадахгүй яах вэ? За би надад чинь гэдэг. би энэдээ очиод хонж үжээд Тий, хонжууд бас даалгавар маалгавар хийжсэн шалгалтанд бэлдсэн тохиол зөндөл. Улсын шалгалтанд бэлдсэн бид нар бүр ангиараа бүр ангийнхаа галагийн тосч ирсэн. Ерөөдөө нөгөө өөдөө маа галаач нөгөөс гэр бүлийн бизнес нөгөө нэг дахианы аж ахуйтай. Бид нар очихдоо ерөөсөө талах өрөөл очдөг гэсэн. Тэгээд зүгээр хөрчин онгоолоход өндөг байдаг. Тэгээд зүгээр өөдтлээ өндөд зүудтлээ иддэг гэсэн. Тэгээд хичээлээдэг. Яг газар өгшийн хийснээр түрүүний үг ярих юм бол нэгдүгээр багш нар биднэрт бас айгуу сайн хариуцлагыг ингэх ёстой тийх ёстой. Үнэхээр мэргэжлийн сонгоо явж байгаа бол чи сонгоо явж байгаа шигээ сайн байх хэрэгтэй. Үнэхээр чи сонгоод энэ мэргэжил биш юм байна да гэж шантарж байгаа бол чи цаг хугацаа алдахгүй. Эхнээс өөр мэргэжил ч юм уу иймэрхүү тал дээр анхаараарай. Хоёрын хооронд ингээд хугацаа алдаад ингээд ч юм уу те юу ч биш ингээд явж байгаа. Тэгээд манай ангийн хувьд болохоор яг коллектив айгуу сайтай. Бид эд ч ингээд бөөндөө ингээд чадахгүй нэгэндээ хийлээ чадах нэг нь ингээд зааж өгвөл би нэг айгуу их чирж явдаг би дээр ингээд хамтарч чаддаг юмаа нийлээд хийж чаддаг одоо би даал бүх юмудаа тэр утгаараа магадгүй айгуу энэ мэрэгчл тал руугаа бас нэлийн айгуу амжилттай явж байгаа юм шиг байна. Хатуу шүү дээ тий. Хатуу. Яг сургалтын үед мангарт. Базар агш бүр яг тэгж хэлсэн. Манай ангид анх 2008 онд нэг хоёр хөгжимчин залуу орж ирсэн санаж байна. Рок төстэй рок. Тэр хоёр ярьжсэн байхгүй. Айгуу гоё тийм гоё залуу байна. Хоёулаа. Тэгээд сууйст конкурс гэсэн онцсон юм. Тийм манай ангид байсан. Одоо хүн санахгүй байгаа. Тэр хоёр нэг хэдхэн сар сурсан. Тэгээд ингээд хичээл дээр хэлчихсэн байхгүй. Базар агштаар. Сууйст конкурс өгөөд орж чадаагүй юм хоцорсон юм яасан. Тэр дахиад сууйстаа өгнө гэж байгаа. Базар агш шууд хэлчих. Хоёр цаг хугацаа юм. Яах юм гэж. Шууд олон хүмүүс байж шүү дээ. Тэгэхээр яг өөрсдөө дуртай наас өгөх юм. Тэгэл явж байгаа шүү дээ. Намайг оюутан байгаад шүү дээ. Одоо нэг Сорон зомолтын сийгээд нэг цэгэр номны яас байж Сорон зомолт гэж надад сий заасан. Тэгээд бичсэн. Харж ирсэн. Энэ олон охтууд юу хийж байгаа та нар? Энэ тэдөө гэж. Энэ олон охтууд юу хийж байгаа? Яг зөв хэрэгжээ сонгосон юм уу? Сайн бодох хэрэгтэй. Тэгэл хүүгүүдийг болохоор та нар уг нь ингээд жоохон залхуу байлаа. Арай жоох өөр байлаа. Одоогийнхоор та нар хайрцагаас гарч итгэж ирсэн юм. Ийм байлаар сэтгэж явж чадах юм бол мэрэгчлээ гайв эзэмшиндээ. Багшигаа хийгснийг хийгээл яваад байдаг. Сайн мэрэгчтэй болохгүй сайн бодорой. Амар өөр юм байсан. Тэгэхээр энэ багш нарын үг одоо их бод юм тий. Тэгээд би дараа нь багш болчиход оюутантай болсон.
өөрөө багшийнхаа хэлсэн үг бас буцаад дамжуулж байгаа. Та нар бас нэг өөрөө хэлж байгаа. Бас манай мэрэгжлийн онцлог шүү бас ингэж ярьж ирсэн тийм. Мэрэгжлийн яг энэ нөгөө мэрэгжлийн тоноол хиндог аягүй хурдан хөгждөг. Тэгээд хиндогийнхаа дагуу бид нар бас байнгын автод тийш хөгжиж явах хэрэгтэй. Хэрвээ хөгжихгүй маш богино хугацаанд ингээд жоохол цаг алдах юм бол хийж болох боломжтой. Өмнө нь ямар байсан ямар ч хамаахгүй тийм. Яг одоохоор л амьддаг ийм одоо хариуцлагатай маш актер хурдан хөгждөг актер мэрэгжлийг сонгосон л да бид нар тийм учраас одоо хүртэл одоо ингээд 40 байгаа 40 гарцсан хүмүүс байгаа ч тийм доо. 27-аас ч ирсэн. 27 300 шүү дээ. Тэр тийм 20 юу лээ. 108-аас сар мартаа л. 20-наас 700-аас сар. Тэгээ одоо санаж багш нарын үгийг одоо санаж нэг чинь чухал байсан мó. Тийм шүү дээ. Тэгээ чухал биш үү мартаж хэлжсэн тийм. Манайх ч тэгээд өгчлөлтөө их болно. Тий. Хичээл дондор явж байгаад нөгөө нэг янз янзын ярианад гарна. Тэр чинь манай ангийн нэг найз минь тэгж ирчихсэн. Миний компьютер нэг л болохгүй вирустай аягүй болохгүй. Сонирхолтой. Тэгээд би сайн үзэж байгаад маусын форматлсан. Маус. Тэгээд би тохой ямар маусын дээр юу байгаад Агсан төвшний юм ярьсан юм шиг байна. Тэгээд үлдээ нөгөө маусаа үзэхээр яа харахгүй Яролоос нухаар юм шаар гарч ирээд байгаа байхгүй тий. Яа юу гин барамаад. Зүгээр нөө малж байгаа. Тэр үчи нөгөө техникүүд нөгөө маусны шаар их алгуулдаг гэсэн. Бацраг шуурлаад амар хин авдаг нэг шиг яг юу гэдэг вэ? Мэдгүй тэргүй юу ч юм. Тэр чи шалтаад ирзээр аваа зүгээр ингээ төмрийн барьцал явж идэг гэсэн хүмүүс. Яг ямар гэдэг. Ийм шаар гас нөхөр энэ байх шүү хүмүүс. Нэг удаа авчихсан. Манай бэлгтүүд угаасаа байнга авдаг байсан. Одоо байхгүй дээр нэг чи. Тэр аваад барай. Үгүй тий зүгээр ингээл ирмүүлээр тоглоод явж байгаа шүү дээ. Тэгэл хайчих шүү дээ. Тэгээ ямар санда юу нэгдүгээр курсээс ч үлээ бүгднгийнх нь маусыг авч хайсан шүү дээ. Угсаа маус нэр. Та нар мэрэгжлийн хүмүүс компьютерийн товчны ослоор бүгдийг нийнэ болдгийг гэл тэгэл бүгд маус гэдэг. Нөгөө сум умаар нэгсэн юм. Амар удаан. Намбар маус эцнэ. Мөнхөөс алсан биз тий. Тийм мөнхөөс алсан. Мөнхөө Бэлэгт хоёр л хав маус. Гэхдээ чи мэрэгжилд амар үр дүнтэй ахиж гарсан байна. Маусыг байхгүй болоод кийбордон дээр л ажилласан биз. Тин чи хүн маусыг форматлж явах та надад бүр байхгүй болсон. Энэ шааргийг авсан байна. Тэнд нэг хүн бармаатсан байна. Би гайхсан байна. Та ингээд маус өргөө гэсэн чинь нэг хүүхд нэг хүн ингэжсэн шүү. Маус өргөө курсороо дээшлүүлээ гэж хэлчихгүй. Курсороо дээшлүүлчих гэсэн нөхөр ингээд курсор нь гэдэг тэр курсорыг энэ маусаар үзүүлж мэдээд байна. Тэгээ дээшлүүлэхэд бол яах вэ бодож байгаа шүү дээ ингэж байгаа. Шийдэхгүй шүү дээ. Тийм үе байсан шүү. Компьютер гүн чи яах анх удаа харж ирсэн юм чи. C++. Гэхдээ та хэдийн үе бол бас компьютертэй үе шүү бас. Өөдөө би ч 486-тай байсан юм ба. Миний үед байх үед жиг компьютер үе шүү дээ. 586 686. Тийм. Бусад нөгөө нэг тэгэхэд би нөгөө нэг найз нь төгтөөд агаад Moist тестээр орж байгаа. За TC-хэн бол гайг байсан маа. Moist төр бол айгүй компьютер, сүүл компьютер гэсэн шүү дээ. Тэгэл Moist-ийн бас ялгаагүй цаасан дээр л нэг хамаг интеграцийн те бүх бодлогоо цаасан дээр цаасан дээр бичлээ. Тэгээд нэг ялгаатай Moist-ийн би ингээд анзаарч байгаа. Moist-ийн шууд эхний 1 2 дугаар курс дандаа бодлоо гэсэн юм шиг байна. Ердөөс синтакс руу авахгүй токс юм бол тэгээд манайхан болж байгаа синтакс хичээл хэлсэн шүү дээ. Хамаг хүнд хичээлүүдээ нэгдүгээр курстэй үзээд, хоёртаа үзээд, тэгээд 3 4-тэй нэг хичээл багтаа болцсон. Юм шалгалтандаа бэлдээ биш тийш явал төслөө хийгээд дадлага дадлага хийгээд тэгээд мэрэгшүүлэх хэдэг хичээлүүд үзэл. амралтанд яваад PC боллоо. Одоо үнэн л тэрийг бол одоо айгүй олон жил тоглож байна те. Цаас штэ. Одоо та сонгохоос дуулж маа. Тоглож байгаа шүү дээ. Одоо ч нэг корона утсан. Одоо бид чи төгснөөс хойш яг ингээд хүмүүс чинь ингээл төгсөөл оюутан болоод зарим ингээл замхаал хаана юм гэж байхгүй болчих. Бидэд бол байнгын хоорондоо холбоотой. Яг тэгэхээр бид чинь за өмнө чинь 7 хоногт 2 байсан, 7 хоногт 1 болсон. Сүүлдээ 2-7 хоногт 1 болоод яг нэг ажил амьдрал ингээл тэрнгүүрээ ингээл яачаа. Тэгээ одоо нөгөө нэг коронавирус болоод карантинлцсан PC байхгүй бидэд чи одоо уулзчих. Өнөөдөр л нэг бивийнхэн сарай. Тэ. хамтдаа өвчлөлтөө цаг өнгөрөөж байгаа юм биш юм да. Аригтаар суухгүй манай нэг чинь. Ерөөсөө PC тоглосон. Тамхи өвч татахгүй.
Сайн уу яриад. Маска зүгч ярих шүү. Нэг нь сургууль чинь яг компьютер хангамжийн тэнхим гээд яг зөвхөн мэрэгжлийн хичээлээс гадна бас давхар олон спорт тэгээд бас дагалдах хичээлүүд байгаа. Манай сургуулийн төгсөгчнөр бол ер нь бол хоёр хэлтэй бол төгсдөг. Ялангуяа манай тэнхимийнхэн бол хоёр хэлтэй бол төгсдөг. Одоо энэ дунд те ингээд мэрэгжлийнхаа англи хэлний ном тохиомлыг уншаад ойлгохгүй юм бол ингэ байхгүй. Дээрээс нь бүгд солонгос хэл нэлээ дээгүүр ур чадвартай төгсөн. Ерөнхийдөө хүмүүстэй 100% ойлголцоод ч юм уу те. Тэгээд солонгос кино үзэж ч юм ойлгох хэмжээний хэлтэй бол төгснөө. Тэгээ яг тэр жишгээрээ ч гэдэг юм уу солонгос сургуулиудтай бас оюутан солилцоогоор их явдаг. Тэгээ анхны зүгээр сонирхолтой хөгжилтэй гэх юм бол анх солонгос хэл анх хичээл ороод ингээд явж байгаад солонгос хэл мэдэхгүй шүү дээ. Тэгээ арай илүү мэддэг нөгөө нэг мэдгүйдээ үг зааж өгнө. Анх за уучлаарай тий. Анхны солонгос хэлний багштай бол би яг нэг хажуудлын оюутны хатгалгаараа бол яг болохгүй юу? Сонсонэмэ нөгөө юу чуваа гэж хэлчихжээ. Нөгөө юу чуваа гэж. Нөгөө юу шүү. Тий. Тэр багш нь сонсож уучлаарай. Тэр үед солонгос ерөөсөө мэддэг байсан шүү. Яг ямар ч нэг хэлийг сурах хамгийн ихэнд бас тэ нэг муу юмнуудыг сурыг яаж байгаа шүү дээ. Гэтэ ондонги гэдэг чинь тийм муухай үг шүү дээ. Яг солонгос хэлэндээ. Тий. Ондонги гэдэг чинь нэг тийм муухай үг шүү дээ. Гэрээ. За тий ер нь бол хоёр хэлтэй хүмүүс байгаа бүгдээ шиг. Гурван хэлтэй байгаа. Гурван хэлтэй шүү дээ. Би чи монголоор ярьдээ бас. Монголоор уцаас ярина. Дөрөв юм шүү дээ. Компьютер хэлтэй бас. Жава юу мөнгөд яруу ярих юм. Хэл байна уу? Галаа нэг. За манай галаа ороод ирсэн байгаа тэгээд. Галаагаас асуух байна. Сургууль анх яаж авч ирвэл Нэг нь цааш өгч байгаа. Нэг нь энэ ч яаж. За тэгээд сургуулаа төгсөөд одоо баггүй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэ олон хугацаанд бол янз янзын юм хийлээ. Тэгээд анх сургуульд бол яг манай ихч бизнес удирдлагын тэнхим төгссөн. Тэнхим бизнес удирдлагын чиглэлээр. Тий. Тэгээд манай эхнэр бас бизнес удирдлагаар төгссөн. Тэгээд манай ихч надаас төрүүлэн 2 жилийн өмнө орчод манай сургуульд үнэхээр гоё штэ гэсээр гал. Үнэхээр дурлаад ганцхан сургуульд конкурс өгөөл тэрэндээ тэнцэл орж ирсэн сургууль манай. Хэдэж их хэсчээсэн. 60 хөд байгаа гэсэн. 57-д орсон гэсэн орсон. Сайн орсон шүү дээ. Олжлоо гэсэн. Тэгээ сургуулаа төгсөөд нэгсээ тэгэл хуваараа янз янз юм хийж байгаа. Сүүлдээ барилгын салбар руу ороод Тэр хөрөвдөг гэж хэлдэгс. янз янзаар хөрөвж जैन. Тэгээд би чинь менежер барилгын чиглэлээр борлуулалтаар гээд их олон чиглэлээр ажиллаж байгаа. Одоо уул уурхайн салбарт ажиллаж байна да. Гимби явж байгаа нэг уурхайтай болсон. Зүгээр ингээл гоё явж байгаа уурхайтай. Юу ч бас крипто. За тэг өнөөдөр ямар ч байсан цаг зав гаргаад хүрэлцэн ирсэн та хэдтэй баярлалаа. Бид нар бол одоо энэ тэнд одоо оны төгсөгчдөөс ингээд түүэлт хүйж болохоор үзэн ш завыг харах юм бол тий. Тэгээ та нар бол яг ангиараа бүгдөө ингээд тий ингээд зав гаргаад ирсэн бүгдөөнд маш их баярлалаа. Цаашдаа ажил хөдөлмөр амьдралд нь одоо өндрөөс өндөр амжилтыг хүсье.